Сайн байцгаана уу? Та бүхэндээ арьсаа дотроос нь гэрэлтүүлэх дадал журшлын мэдээллийг хүргэе. Хуурай шилд нөсөө тоолов өвчлөө, унжилт зэрэг арсны асуудлууд нь улирлын өөрчлөлт, хөгшрөл зэрэг янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй байдаг. Үсэлэнтэй арьстай болохын тулд зөвхөн арьс арчилгааны бүтээгдэхүүнээр арьсаа гаднаас нь арчилгахаас гадна дотроосоо хандах нь чухал юм. Арсны асуудал нь хуурай агаар, температур, хит ягаан туяа, хөгшрөл зэрэг янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй байдаг. Арсны толб өвчлөө, хуурай шилд, унжилт зэрэг асуудлуудаас ангид үсэлэнтэй арсанд хүрэхийн тулд цэвэрлэгээ чийшүүлэх зэрэг арьс арчилгаа зайлшгүй шаардлагатай. Хэрвээ та арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арсны асуудлын талаар санаа зовсоор байвал шалтгаан нь таны өдөр тутмын зуршилд байж магадгүй юм. Тиймээс зүгээр л арьс арчилгааны тусламжтайгаар гадна талыг нь чимэглэх нь хангалтгүй. Та арсны эрүүл мэндэд дотроосоо хандахын тулд өдөр тутмын зуршилдаа оруулах 3 зуршлыг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь эсгсэн хоол хүнсийг хэрэглэх. Эсгсэн хоол хүнс нь эрүүл мэндэд тусдаа ашигтай бактери буюу сүүний хүчлийг агуулдаг. Сүүний хүчлийн бактери нь гэдэс доторх хортой бактерийн өсөлтийг дарангуйлж гидсний микрофлорыг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гидсний орчныг сайжруулснаар гидсний гөрөлзөх хөдөлгөөн дархлааны үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулдаг гэж үздэг. Даршилсан өргөс тэмэх, тараг, бяслаг зэрэг эсгсэн хоол хүнс хэрэглэснээр та гэдэс доторх ашигтай бактерийн эзлэх хувийг нэмэгдүүлж, ерөнхий эрүүл мэндээ сайжруулна гэж найдаж болно. Хоёрдугаарт нь хүнсний ногоог хэрэглэх. Хүнсний ногоог ухамсартайгаар хэрэглэх нь бас чухал юм. Хүнсний ногоо дутагдах нь өгтөн хатах, арсны асуудал зэрэг янз бүрийн бие махбодын өвчин үүсгэдэг. Түүнчлэн хүнсний ногоонд элбэг байдаг эслэх нь гэдэс доторх ашигтай бактерийн эзлэх хувийг нэмэгдүүлж гэдэсний орчныг сайжруулдаг байна. Өдөрт дор хаяж 350 г ба түүнээс дээш ногоо идэхийг зөвлөж байгаа боловч бодит амьдрал дээр олон хүн хангалттай хэрэглэдэггүй. Гуравдугаарт нь биеэ дулаан байлгах. Биеийн даралт нь арьс өнгөө алдах, хавдах, батг гарах, хуурайших зэрэг янз бүрийн шин тэмдгүүдэд хүргэдэг. Цусны эргэлт мөн мэдрэлийн системийн тэнцвэргүй байдал, булчингийн массын бага хэмжээ нь даралтын шалтгаан болдог. Цусны эргэлт муу байх нь эргэтний үйл ажиллагаа, бодисын солилцоог алдагдуулж арьс өнгөө алдах, өршлөө үүсгэхэд хүргэдэг байна. Эдгээр асуудлыг сайжруулахын тулд биеэ дулаацуулж цусны эргэлтийг сайжруулах нь чухал юм. Үүний тулд хангалттай унтаж амрах, өдөрт 3 удаа тэнцвэртэй хооллох, бүлээн ундаа уух, бүлээн усанд орох зэргээр биеэ дулаацуулж болно. Арьсаа сайхан харагдуулахын тулд бид маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд багагүй мөнгө зарцуулдаг боловч үр дүн төдийлөн гарахгүй байх нь бий шүү дээ. Эрүүл хоолнд нь гэрэлтсэн эрүүл арьстай байхын үндэс юм. Хүмүүс таныг хараад хамгийн ихэнд анзаардаг зүйлийн нэг бол таныг илэрхийлэгч нүүр түүний гоо сайхан байдаг. Таны арьс таны хооллолтын хэв маягийн талаар олон зүйлийг хүрнэж байдаг тол юм. Таны эзэн хоол хүнс ходоодонд боловсруулагдаж, цусан шимэгдэхдээ сахарын хэмжээ хэрхэн нэмэгдүүлж буг тооцдог шинжлэх ухааны нэршлиг гликемийн индекс гэдэг. Энэ хэмжлэлээр бид хэрэглэж буй нүүрс усан бүтээгдэхүүнээ сайн муу гэж ялгах боломжтой. Өдөр бүрийн хооллолтод ноёлдог цагаан талах, цагаан будаа, төмсний нугш, гомь зэрэг сайтар боловсруулсан нүүрс ус нь гликемийн индекс өндөртэй бүтээгдэхүүнүүдэд тооцогддог. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь эрүүл нүүрс ус болох жимс, хүнсний ногоо бүхэл бүрийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал цусан дахь сахарын хэмжээг илүү хурдцтай, илүү ихээр нэмэгдүүлдэг гэдэг нь батлагдчихжээ. Эрүүл хооллох нь хөгшрөлтийн эсрэг хүчит зэвсэг юм. Арсны өнгийн эсхийн дор байрлах коллаген, эластин зэрэг уураг нь арсны бүтэц уян хатан байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр уураг дутагдсанаас арсанд өнгөц болон гүн өрчлөө үүсч эхэлдэг байна. Арсыг чанга хിവэр хадгалдаг коллаген, эластины гэмтээдэг хүчин зүйлийн нэг нь нарны хит ягаан туяа юм. Нарнаас гарах хор туяа нь чөлөөт радикал хэмээх урвал өндөртөө молекулуудыг үүсгэж эсэлтэлд явуулдаг ба хэрвээ арьсаа бүрэн хамгаалаагүй бол шууд гэмтэх аюултай.
Хорт уяанаас арьсаа хамгаалахын тулд танд нарны цус хэрэгтэй ч хооллолт мөн чухал үүрэгтэй юм. Олон өнгийн жимс хүнсний ногоонд элбэг байдаг нэгдэл болох антиоксидантууд буюу үл эсэлдүүлэгч нь чөлөөт радикал үүсхийн эсрэг хүчит тэмцэгчд юм. Антиоксидантыг хооллолт дор болон гадна арчилгаанд тогтмол хэрэлдэг хүмүүсийн арьс гүйлгэр зөөлн торгомсог байдаг бол хомс хэрэлдэг хүний арьс хуурайшиж улс чийг нь тэнцвэргүй улмаас өнгө алдсан байдаг. Хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалж хөвгшөртийн хамгийн ихний шинж тэмдэг нь арьс сулрах өрчлөө үүсэх байдлаар илэрдэг. Хүн байгалийн шалгуурыг давж цаг хугацааны эсрэг тууштай тэмцснээр л залуу сайхан төрхөө удаан хугацаанд хадгалах боломжтой юм. Үүний тулд хамгийн ихний зүйл бол антиоксидантаар баялаг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Хүний биед бодисын солилцоо явагдах үе чөлөөт радикалууд үүсч байдаг. Харин энэхүү чөлөөт радикалууд нь арьсны холбогч эдийг гэмтээснээр хөгшрөх үйл явцыг түргэсгдэг байна. Төгс арьстай болоход туслах хүнсний бүтээгдэхүүнүүдэд үүнд нэгдүгээрт нь анар. Анар нь арьсны өнгийг сэргээж нөсөө тол батг гарахаас сэргийлнэ. Хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй тул эмэгтэйчүүдийн жимс чимээ нэрлэх нь бий. Анар жимсэн С амин дэмээр баялаг тул арьсыг эрүүжүүлэх үүрэгтэй. Ногоон цай. Ногоон цай нь зүрхний шигтээсээс урьдчилан сэргийлж цусан дахь холестерин түвшинг бууруулдаг. Мөн арьсыг нөхөн сэргээж хөгшрөлийн үйл явцыг удаашруулдаг байна. Алим. Монголын нөхцөлд хамгийн элбэг жимс болох алим нь арьсан сайн нөлөөтэй антиоксидант болон С витаминаар баялаг юм. Өдөрт 1-2 ширхэг алимыг тогтмол эзэснээр таны биед гайхалтай өөрчлөлүүд бий болох болно. Усан үзэм. Усан үзэм нь хөгшрөлөө сэргийлж арьсыг хоргожүүлэх үйлчилгээтэй. А амин дэм агуулдаг тул арьсыг цэвэрлэж өнгөлөг уян хатан болгодог бөгөөд арьсыг хорт уяаны нөлөөнөөс хамгаалдаг байна. Дараа нь хар шоколад. Хар шоколадны найрлага нь төмөр, магний, зэст, калий болон бусад эрдэс бодисууд нь бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад тусалдаг. Хар шоколад нь флавонол ихээр агуулдаг тул нүүрэнд өрчлөө үүсгэхээс сэргийлнэ. Мөн арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна. Мөн саримс. Саримс нь антиоксидантаар хамгийн баялаг хүнсний нэг бөгөөд батг чөлөөт радикалуудтай тэмцэж арьсыг нөхөн сэргээдэг байна. Брокколи. Брокколины найрлагад байдаг гликоарофенин хэмээх бодис нь арьсыг нөхөн сэргэх үйлчилгээтэй. Түүнчлэн арьсыг хуурайших нөсөө батг гарахаас сэргийлдэг. Луун. Луун А витамин болон бета-каротин агуулдаг. А витамин нь арьсны хорт хавдар үүсгэхээс сэргийлнэ. Мөн арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Түүнчлэн хитийн ант уяанаас болж гэмтсэн арьсыг сэргээдэг. Луун бол хүчрэг антиоксидант юм. Хэрвээ та тослог арьстай бол А витаминыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ таны нүүрэнд батг гараад байгаа бол арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна идэж буй хоол хүнсэндээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ялангуяа жимс, хүнсний ногоо, хушиг, майлангийн үр, далайн байцаа, далайн бүтээгдэхүүн, загас зэрэг нь арьсанд маш сайн нөлөөтэй юм. Хуурай арьстай бол Е витамины дутагдлаас бас арьс хуурайших нь бий. Түүнчлэн шарсан хайрсан тос ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй. Хоол хүнсэндээ шош, далайн байцаа, өндөг, буурцаг, авокадо самрыг өргөнөөр хэрэглээрэй. Харин нөсөө толготой арьстай бол батг үүссэн арьсны өнгөн хэсэгт өөрчлөлтөө бол антиоксидант нөхөх шаардлагатай. Цитрусийн төрлийн жимс, гүзээлзэг, киви, анар болон улаан лойл сайн идэх хэрэгтэй юм. Өрчлөө үүсэж эхэлсэн бол антиоксидантаар баялаг болон жимс, хүнсний ногоог сайн хэрэглэх. Ногоон өнгөтэй хүнсний ногоонууд буйцаа, шанцай, хаш, сонгон, саримс нь сайн нөлөөтэй юм. Харин мах, эсэн чихэр, тосны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Арьсны эрүүл мэндэд хоол хүнснээс авдаг олон тооны бодис шаардлагатай байдаг. Үүнд овьёос. Өглөөний цай гоо сайхны мэргэжлүүдийн дуртай үр тариа бол овьёос юм. Овьёос нь эрүүл мэндэд тусдаа гэдгээрээ алдартай. Энэ нь липид, уураг, бета-глюкон, Е, B3, V5 амин дэмээр баялаг бөгөөд эдгээр нь арьсыг хамгаалж, тайвшруулж, чийгшүүлэхэд тусалдаг. Хуурай таталцсан, чочромтгой, хуурайшиж барзаасан арьсанд овьёос нь тохиромжтой.
Нохоо шүү. Нохоо шүү бол амттай ундаа эсвэл цайг орлож чадхаас ч илүү хүчтэй юм. Нохоо шүү нь арсны байгалийн хамгаалагч давхаргыг нөхөн сэргээхэд хамгийн тохиромжтой. Жимсгэн. Үүнд нэрс хүзээлзэг нь ялангуяа бөөрөлзэг нь С амин дэмээр маш баялаг бөгөөд антиоксидант шин чанараараа алдартай фенол, флавоноид агуулдаг. Жимсгэн нь арсыг гэрэлтүүл чийгшүүлэхэд тохиромжтой. Мөн олон нэр төрлийн жимс хүнсний ногоонд биед коллаген үйлдвэрлэхэд шаардлагатай витамин С-ийн их үүсвэр болж өгдөг байна. Түншлэн усыг хангалттай хэмжээгээр уух хэрэгтэй. Амьдралын их булаг болсон ус нь шингэнийг нөхөж өгдөг тул өдөрт 1.5-аас 2 литр шингэн ууж заншаарай. Өнгөлөг чанга гэрэлцэн өөгүй үзэлсэнтэй арьстай болохын тулд өдөр тутмын арьс арчилгааг маш сайн хийхин зэрэгцээ хоол хүнсэндээ анхаарч дотроосоо гэрэлтэх нь хамгийн чухал зүйл юм. Арьсан сайн хоол хүнс гэхээсээ илүү баланс тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх нь сайхан арьсны үндэс суурь юм. Тиймээс сайхан арьстай байхын тулд хоол хүнснээс авах хэрэгтэй шим тэжээлүүдийг хэрэглэх хэрэгтэй. Үүнд уурга. Уурга бол үс хумс, булчин, дотоод эргэтнэг зэрэг нь биеийг бүтээх шим тэжээлүүд юм. Арьс уян хатанд чанга толгор байдлыг хадгалагч коллагеныг биед үйлдвэрлэдэг зүйл бол уурга юм. Уурга дутагддаг үед арьс хумс амархан унах, хугарах, арьс хуурайших үзэгдэл ажиглагддаг. Энэ үед хоол хүнснээс коллаген болон галерин уургийг авах боломжгүй бол нэмэлт тэжээлээс авах боломжтой. За минералууд. Энэ нь кальц, төмөр, цайр, натрий зэрэг бие махбодыг бүрдүүлдэг шим тэжээлүүд юм. Шим тэжээл бүрэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Кальц нь яс, шүд, эрүүл арьсыг бий болгодог. Төмөр нь цусны эргэлтийг сайжруулдаг. Цайр нь арьсан дахь цусны эргэлтийг дэмждэг байна. За витаминууд. Шим тэжээлийн шингээлд бодисын солилцоонд оролцдог 13 төрлийн витамин дотроос А, С, Е витаминууд нь бие махбодод гол хөшүүрэг болдог. А витамин нь арьсыг чийгдэг байлгаж чангалах үүрэгтэй. С витамины арьсыг толб үсгээс сэргийлж, харин Е витамин нь арьсан дахь цусны эргэлтийг сайжруулж эсийн хөвшрөлтөөс сэргийлдэг байна. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.